Иргэд та бүхэндээ улсын бүртгэл хэлцээс цаг үе мэдээлэл хүргэж байна. Их хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулийн 20 дугаар зүйл заагдсан сонгогчийн нэрийн жагсаалтыг үйлдэх ажил маань энэ цаг хугацаанд хийгдэж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон гэр бүлийн иргэдийнхаа мэдээллийг сонгогчийн бүртгэлд шалгах боломжтой байгаа. Election бүртгэл гүйцэтгэх мөн гэсэн хаягт иргэн өөрийнхөө регистрийн дугаарыг оруулж оршин суугаа хаягаа оруулаад мэдээлэл шалгах, тухайн хаяг дээр бүртгэлтэй байгаа иргэдийн мэдээллийг мөн шалгах боломжтой байгаа. За бүх бүртгэлүүд мэдээлэл шалгах зөв бол зөв төвшөнд дарна, зөрүүтэй бол улсын бүртгэлийн байгууллагад хандна. За энэ цаг хугацаанд 20 дугаар зүйл заагдсан нэг зүйл маань юу гэхээр 60 болон түүнээс дээш хоногоор гадаад улсад зорчсон амьдарч байгаа, явж байгаа энэ бүх иргэдийн мэдээлэлд маань төр асуулт тэмдэглэл хийгдсэн байдаг. Тийм учраас иргэд энэ election бүртгэл гүйцэтгэх мэн хаягаар өөрийнхөө мэдээллийг шалгахад төр асуулт тэмдэглэгээтэй гэхдээ иргэн өөрөө тухайн хаяг дээр ирчихсэн байх юм бол улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаж энэ төр асуулт тэмдэглэгээг цуцлуулах хэрэгтэй байгаамаа. Энийг та бүхэн бас яг энэ хугацаанд хийх. За эцсийн хугацаа 6 дугаар сарын 14-нд сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө иргэн сонгогчийн нэрийн жагсаалтах мэдээллийн бүрэн танилцуулга баталгаажуулсан байх ёстой.